За NRCC компаниас иргэдэд эдийн засгийн мэдлэг олох чиглэлээр бодлогын нөлөөд сурал хэлцүүлгийг эхлүүлээд байгаа байлаа. Тэгээ бид нар өмнөх 2 дугаараар бодлогын нөлөө гэж юу болох, бодлогын нөлөөнд бодлого боловсруулагчид тэр анхаарал хандуулж байгаа талаар бол ярилцсан байгаа. За өнөөдрийн дугаараар бид нар бодлогын нөлөөг судлах шаардлага юу болох талаар NRCC компани захирал Алтан цэцэгтэй ярилцах гэж байна. Зочноо товч танилцуулахад Алтан цэцэг нь Америк нэгдсэн улсын Виржиниагийн их сургууль эдийн засгийн ухааны докторийн зэрэгээ хамгаалсан. За бодлогын нөлөөг судлах чиглэлээр сүүлийн 10 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай судлаач байна. За тэгээд эхний одоо нэг битүүрийн ярилцах зүйл маань бол юу гэхээр бодлогын нөлөөг судлах шаардлага юу гэдэг дээр ярих гэдэг юм л да. Тэгэхээр иргэд иргэний нийгмийн болон судлаачдын дунд ч гэлээ гэсэн бас нэг одоо бодлого боловсруулагчдын ихээхэн ярьдаг зүйл нь бол олныг хамарсан томоохон бодлогын үр нөлөө юу байсан тал дээр бол юм нэг таамаг ингээд яриад байдаг. Энэ бодлого хэрэгтэй хэрэггүй гэд. Гэтэл яг энэ одоо бодлогыг судлах чиглэлээр шинжлэх ухааны үндсэлтэй судалгаанууд хэр хийгддэг те. Яагаад энэ чухал юм бэ гэдэг дээр байр суурь илэрхийлнэ үү? За тэгэхээр бодлогын нөлөөлийн үнэлгээ маань бол өөрөө одоо маш чухал асуудал болоод байгаа. Нэг шалтгаан нь юу вэ гэхээр зэрэг аливаа бодлого хөтөлбөр маань өөрөө бол тодорхой одоо нөгөө зорилготой тэр зорилгынхаа хүрээнд бол дизайн нь бол хийгддэг байгаа. За тухайлах юм бол одоо тэр зорилго нь бол голдуу тэр үр дүнгийн үзүүлэлтээр өөрчлөлт авчрах. За жишээлх юм бол ядуурлыг бууруулах хөтөлбөр гэж байгаа бол ядуурлын төвшинг бууруулах тэн дээр тэр хөтөлбөр одоо түүнд хэрэгтэй гэсэн арга хэмжээнүүдээс тэр одоо нөгөө хөтөлбөр бодлого маань бол бүрднэ гэсэн үг. Тэгэхээр энэ талаас аваад үзэх юм бол их хэмжээний юм нөөц тийм ээ эдийн засгийн одоо нөөцийг тухайн арга хэмжээнүүдэд зарцуулаад за тухайн арга хэмжээнүүдийн эцсийн зорилго маань бол тэр үр дүнг бол өөрчлөх за эсвэл нэг бол одоо нөгөө ажилгүйдлийг бууруулах ч гэдэг юм уу эсвэл ядуурлыг бууруулах эсвэл одоо нөгөө боловсрол хамрагдалтыг нэмэгдүүлэх тэ хүн амын эрүүл мэндийн өвчлөлийг бууруулах ч гэдэг юм ийм тодорхой зорилгууд тавьчаад тэр зорилгодод чиглэсэн арга хэмжээнүүд хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр ийм арга хэмжээ эцэстээ яг тэр үр дүнд хүргэсэн үгүй юу гэдэг бол мэдээж олон нийтийн дунд тэ иргэд татвар төлөгчдийн дунд бол маш чухал асуудал болж таарж байгаа юм. За үүний цаад одоо нэг энэ чухал асуудал болоод байгаа шалтгаан нь юу гэхээр зэрэг нөөц маань өөрөө ховор хомос. Тэгэхээр зэрэг тухайн хөтөлбөр програмд зарцуулсан жишээлх юм бол хэдэн зуун тэрбум төгрөг маань өөр юм зарцуулсан бол илүү үр дүнтэй авах байсан уу? Тийм ээ заавал энэ зарцуулал яг энэ үр дүнгээ анхны төв зорилготой хүрч чадсан юм уу гэдэг бол нэг одоо чухал асуудал болоод байгаа. За нөгөө талаасаа болохоор энэ нь бас нөгөө шууд одоо энгийн хүмүүс юм уу тийм ээ ингээд нэг хүн одоо ингээ өөрөө бодлогын нөлөөг үнэлчих боломжгүй бас учрна. Одоо энэ бол заавал юм одоо хугацааны үед бид нар чи ямар нөхцөлд байгаа вэ гэхээр бодлого хэрэгжээд эхэлсэн бол тухайн дээр илэрсэн одоо нөгөө тохиолдлыг бид нар ажиглах боломжтой байдаг. Бодлого хэрэгжээгүй үед юу болох байсныг бол бид нар ажиглах боломжгүй. Гэтэл энэ том хөтөлбөрүүдийг тойрсон маргаанууд маань бол хэрэгжээгүй бол юу болох байсан, хэрэгжснээр юу болсон бэ гэдэг дээр маргаанууд юу яваад байдаг. За тухайлах юм бол хүмүүс өөрсдөө ч мэдлгүй одоо юу гэдгийг те Улаанбаатарын одоо энэ утааг бууруулах хөтөлбөр бол үр дүнтэй байсан гэж байгаа хүн чинь цаана юу гэсэн нөхцөл тавиад байна вэ гэхээр зэрэг энэ одоо хөтөлбөр хэрэгжээгүй байсан бол өнөөдөр бид нар маш их хутаанд бол амьдрах байсан. Одоо тэгэхээр энэ маань одоо энэ хөтөлбөр хэрэгжснээр бол хэдийгээр утаатай байгаа ч гэсэн арай одоо үр дүн хүрсэн байна гэж үнэлж авах жишээтэй. Гэтэл нөгөө талд нь яг эсрэг дүгнэлттэй хүн сууж байна. Тэр нь болохоор хэрэгжээгүй бол яг л юм байх болсон, хэрэгжчихээр яг л юм байна ч гэдэг юм. Тэгэхээр ядуурл дээр тухайлах юм бол энэ маань бас л одоо ядуурлыг бууруулах хөтөлбөр хэрэгжлээ тийм ээ. Хүн амын орлогыг дэмжих энэ амжиргааг одоо сайжруулах хөтөлбөр хэрэгжсэний дараа жишээлх юм бол одоо Монгол улсын ядуурлын түвшин өнөөдөр 23% байна гэвэл энэ маань бас л хүмүүс эсрэг одоо дүгнэлтэнд бол хүрэх байх. Өөрөөр хэлэх юм бол тэр хөтөлбөр хэрэгжээгүй тохиолдолд ядуурл ямар байх байсан бэ гэдэг өөрсдийнх нь тэр одоо нөхцөлтөө тэргээ харьцуулж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр яг хувь хүмүүс өөр хоорондоо энийг яриад бол шийдэх арга зам бол маш хязгаарлагдмал шийдэх боломжгүй. Харин үүнийг одоо шинжлэх ухааны аргаар бол хэмжих боломжтой. Тэгэхээр энэ бодлогын нөлөөг судлах нь бодлогын одоо нэг богино дунд урт хугацааны өөрчлөлтийг хэмжих нөгөө талдаа бас магадгүй бодлого хэрэгжих явцдаа гарсан гажуудлыг засах гэх мэтчлэн юм бас үр дүнтэй гэж харагдаж байна л да. Тухайлх юм бол одоо иргэдэд сүүлийн жилүүдэд бас нэлээд их нэг явж байгаа сэдв бол юу гэхээр энэ хавтгаарсан халамжийн бодлого хөдөлмөрийн зах зээлд сөрөг нөлөө үзүүлсэн үү үзүүлээгүй гэдэгтэй холбоотой асуудал гэх мэтчлэн. Тэгэхээр судлаачийн хувьд энэ талдыг ямар одоо бодолтой явдаг вэ? За сүүлийн үед бол бас тодорхой хэмжээнд бол янз бүрийн одоо техникүүдээр энэ
бодлогын нөлөөллийг хэмжих судалгаанууд бол явж байна. За яг энэ одоо халамжийн бодлогын хүрээнд гэхээр зэрэг үнэхээр энэ бол бас нэг юм маргаантай асуудал. Энэ нэг талаасаа болохоор хүмүүсийн амжиргааг сайжруулсан гэдэг, нөгөө талдаа болохоор эсэргээрээ одоо нөгөө ажил хөдөлмөрийн зах зээлээс холдуулснараа улам чарам урт хугацааны юм сөрөг нөлөө авчирсан гэсэн юм маргаанууд байдаг л да. Тэгэхээр ийм маргааныг одоо нөгөө нэг талаас бол одоо шийдэх тийм үү, маргаангүйгээр шийдэх, шинжлэх ухааны одоо үндсэлтэй хариулт өгөх үүднээс л энэ нөлөөлийн үнэлгээний судалгааны одоо гол ач холбогдол энэ дээр байгаа даа. Нөгөө талдаа энэ маань болохоор зэрэг одоо нийт нөгөө дэлхийд даяарх энэ хандлагаа аваад үзэх юм бол бодлогын одоо нөгөө нотлохонд суурилсан бодлого тийм ээ хэрэгжүүлэх гэсэн энэ одоо чиг маань өөрөө бас эндээс үүдэж байгаа гэсэн хэмжээний нөөц юм зарцуулаад байдаг. Гэтэл одоо тэр нь хэр үр дүнтэй байгаа юм бэ гэд. Тэр яг энэ дээр жишээлх юм бол Мексикийн засгийн газар яг одоо 90-ад оны үед бол бас нэг одоо томоохон юм иргэдийн амжиргааг дэмжих юм хөтөлбөр бол хэрэгжүүлсэн байдаг. Энэ болохоор юм прогресса гэдэг нэртэй юм хөтөлбөр байгаа юм. За хөтөлбөр нь үндсэндээ бол яг хөр юм нөхцөлд одоо нөгөө мөнгө тараах юм бодлого хэрэгжүүлсэн гэсэн үг. За ядуу одоо юм өрхүүдийн ээжүүдэд яг хөр хүүхдийн хэрвээ хүүхдээ сургууль хамруулах юм бол одоо энэ нөгөө мөнгийг өгдөг. Тэрүүгээрээ нөхцөлт гэж нэрлэгдэж байгаа хгүй. Тэгэхээр ийм бодлого нэг одоо хэрэгжүүлсэн. За гэхдээ тухайн үе засгийн газар нь бол хамтд нь юу хэрэгжүүлсэн бэхээр яг энэ одоо үр дүнд хүрэх нь үгүй юу гэдгийг хэмжих юм нөгөө нөлөөлийн үнэлгээ бол зэрэгцээ тэгээд явсан байна. Тэндээ маш их ач холбогдол өгсөн. Тэгээ өнөөдөр бол одоо нөгөө бас одоо нөлөөлийн үнэлгээ ярих болгонд энэ маань бол өөрөө маш том жишээ болж бол ингээ сайн жишээ болж яригддаг. Тэгээ тухайн үедээ тухайлах юм бол засгийн газраас энэ нөгөө нөлөөлийн үнэлгээнээс бол энэ хөтөлбөрт юу гэсэн одоо дүгнэлтүүд судлаачд хийсэн байдгүй гэхээр зэрэг хөтөлбөр хэрэгжснээрээ бол одоо сургуульд хамрагдалтыг тийм ээ одоо 0.7 жилээр бол нэмэгдүүлсэн байна. Хүүхдүүдийн за хүүхдийн өвчлөлийг бол 23%-аар бууруулж идэр гэсэн ийм тодорхой тоонуудыг бол одоо шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаад тавьсан. Энэхүү одоо хөтөлбөр нэгдүгээр үр дүнтэй байна уугүй юу гэдгийг засгийн газарт бас тэр мэдээллийг нөгөө талдаа яг хөр бас юм иргэдэм дунд ийм маргаан одоо үсэх тэр нөгөө маргаантай асуудлыг шийдээд өгөх ийм одоо эерэг үр дүнгуудыг бол авчирсан байна. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бид нар яг энэ бодлогын нөлөөг судлах ямар шаардлага байна уу гэдэг дээр бол тодорхой хариултыг бас энэ хэлцүүлгээр өглөө гэж харж байна. Тэгээд хэлцүүлэгт ирж оролцсон зочиндоо баярлалаа. Баярлалаа.